интернетээр нэр нь элдв юм харах яг чинь цаг зав хэмнэсээ айгүй ашигтай мэдээлэлүүд нэлээ авдаг. Миний хувьд бол одоо цагийг бол айгүй хэмнэж байгаа. Аль ч юм дээр бүртгэл хөтлөж байгаа тэр нь айгүй боломж болсон надад. Харилцагчийн маань тоо бас өсөж байгаа. Хэрэгцээтэй мэдээллүүдийг тавьж байгаа болохоор зэрэг байнга хэрэглэж байгаа. Mongolians today are taking advantage of their country's economic growth to start and run new businesses. While eager, many lack basic information about managing and growing a company. Монголын бизнес эрхлэгчдүүд тохиолддог учирдаг бэрхшээлүүдийг яаж даван туулах талаар бараг л одоо мэдээлэл байдаггүй. Ер нь бол фермер эхлэхэд бол газраас эхлээд хүндрэлтэй юмнууд аягүйх тохиолдож ирсэн. Тэгээ би газраа олох, тэгээд фермерээ барих, тэгээд дараа нь одоо хахаага сонгож авах, тэгээ малчин энэ төр гэж ер нь их олон даваад авч ирж явж байна ер нь. Мэдээллийг ер нь тэгэл дам хоорондоос нэгнээсээ авах юм нэг тийм юм болно шүү дээ. Хөдөө орон нутагт бизнесийн одоо тэгээ сургалт үйлчлэгээ тийм чиг тогтмол байдаггүй. Үүнээс үүдээд бизнес эрхлэгчид маань бизнесийн чиглэлийн мэдээлэл амар цангацсан. Given Mongolia's vast geography, which works out to approximately 2 people per square kilometer, it is not practical to reach every business owner and entrepreneur in person. However, in the last decade, Mongolia has witnessed rapid developments in technology and communications, and now internet services stretch throughout the country. Recognizing the opportunity advances in technology provide, Development Solutions, a Mongolian NGO, came up with an idea to make available throughout the country the tools and information Mongolians need to create and run businesses. Development Solutions partnered with the United States Agency for International Development to bring this idea to life, an interactive web portal, bizguide.mn. Бүх сайтд маань мэдээлэл маань байршаад хэрэглэгчид нээлттэй хурж эхэлснээс хойш сайт маань нийт 400 гаруй хэрэглэгчтэй болчиход байна. Одоо нэг хүн орж ирээ те манай сайтаас мэдээлэл 20 гаруй мэдээллийг одоо 5 минутанд татчих байгаа байхгүй. With USAID support, now business knowledge and information is available to all Mongolians 24 hours a day, 7 days a week, and regardless of where they live in the country. Сая хамгийн сүүлд бол манай нэг харилцагч орж ирээд яг анхан шатны бүртгэл хөтөлтийн талаар мэдээлэл авъя гэж орсон. Тэгээд хайгаад үтсэн чи харин орцсон байлээ. Тэгээд тэрийг маань харилцагч маань аваад явсан. Мэдээлэл аваад хевлээд ингээ өгөхөд бол нэг 5-10 минут л зарцуулдаг гэсэн. Бидний төлөө ингээд ирээл одоо сургалт мэдээлэл өгөөл бидний бизнес амьдралыг дэмжих гээл ингээл хүний хүмүүс явж байгаа нь бол аяух таалагддаг. Бизнес эрхлэгчдэдэггүй бизнесийн зөвлөгөө гэж байгаа хүмүүс нэлээд чухал сайт болж чадсан гэж бодож байна. Тэгээ энийг санаачилсан болон санхүүжүүлж байгаа Америк нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлаг болон хөгжлийн шийдэл төрөөс байгууллагынтай талархаж байна. Since the launch of BizGuide in the fall of 2012, more than 400 people have registered, and the number of people using BizGuide is increasing daily. Development Solutions idea, with generous support from the American people, has grown into a vast repository of practical information that is being used by Mongolians to grow their businesses.